Та хин бэ? Би юу? Би зүгээр л би. Харин та тэдний хувьд хэм бол? Харин юм бол сайн мэдгүй юм биш үү? Тэгвэл та яг одоо үүнийг мэдэх бэлэн үү? Тэглээ ах уу? Би бэлэн байна. Харин та бэлэн үү? Сайн байцгаана үзэгчдээ. Их орон Монголын үндэсний телевизээс үзэгч таны амралт чөлөө цаг зориулан бэлтгэн хүргэдэг та сонжуулах нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр манай студид сонжуулахаар жүжигчин, мис, шүүдэр цэцэг ирсэн байгаа. Өдрийн мэнд төргий. Баярлалаа. Өдрийн мэнд төргий. За шүүдрийг маань мис гээл жүжигчин хаяа бас нэг зарим бас дуулсан байдаг штэ тий. Бас тэрийг мэдх юм байна. Айгүй олон талын авьяастай мэрэгчлээ юм уу санагдлаа. Нэг жижигхэн хөрхий хөгжүүлэхээ л яваал гэдэг. Тэгэл яг бүр нөгөө төгс эзэмшсэн юм бол байхгүй. Тэгэл яг мис гэдэг цаландаа бол би айгүй дуртай л өөрөө яг 8 онд мисийн тэмцээнд ороод титэм авч ирсэн болохоор мис гэж цаллуулж дуудуулах дуртай. Жүжигчин биш болохоор бас жүжигчин гэж дуудуулаад ах нэг тийм дуртай байна. Яг ямар мэрэгчлээ юм бэ? Урлаг судлаач мэрэгчлээ. Би яг энийг бүр насаараа ярьж байна. За, урлаг ороод нэвтрүүлэгт орох таландаа л соёл урлагийн сургуулийг урлаг судлаачаар төгссөн гэж яриа л гэдэг. Ерөөсөө судлаачаар ажилтгүй. За. Яг мэрэгчлэр бол ажилтгүй. Гэхдээ ер нь бол урлагт хүчин зүтгэж яваа үстэй ер нь л тий. Та хин бэ? За шүүдэр цэцэг гэдэг бол ээжээсээ төрсэн эмэгтэй хүн. Харин та тэдний хувьд хэм бол? Бусад хүмүүс бол хиймэл ээжээсээ төрөөгүй эмнэлгээс төрсөн гэл ярьдаг юм бэл яах вэ? Тэгвэл та яг одоо үүнийг мэдэх бэлэн үү? Бэлэн. Харин та бэлэн үү? За тэгэхээр манай нэвтрүүлэг маань үндсэн 3 асуулттай байдаг. Тэгэхээр хамгийн ихний асуулт бол та хэн бэ? Өөрийгөө хэн гэж боддог вэ? За шүүдэр цэцэг гэдэг бол ээжээсээ төрсэн эмэгтэй хүн. Тэгээд ер нь нөгөө айлын ганц болохоор нэг тийм эрх дураараа талтаа яг өөрийнхоороо бүх зүйлийг шийддэг толгой мэдэж яг өөрөө бүх юмаа хийдэг ч юм уу тий. Би даасан тийм хүн. За тэгвэл тэд таныг бусад хүмүүс таныг юу гэж боддог бол? Бусад хүмүүс намайг хиймэл гэж бодд юм бэлээ. Тийм үү? Бусад хүмүүс аль хиймэл ээжээсээ төрөөгүй эмнэлгээс төрсөн гэл ярьдаг юм бэлээ. Яах вэ? Тэгэхээр тэр бол бусад хүмүүсийн бодол тийм ээ. Тэгэхээр өнөөдөр манай нэвтрүүлэгт та орснороо бусад хүмүүст болон өөрийгөө яг хэн бэ гэдгийг бас мэдхэд бэлэн. Бэлэн. За тэгэхээр манай нэвтрүүлгийн хамгийн ихний сонжоо бол би хэн бэ гэсэн сонжоо байгаа. За хамгийн энгийн зүгээр нэг өдөр тутамдаа хийдэг үйлдэлүүдээс өөрийгөө хэн бэ гэдгийг тодорхой хэмжээгээр гаргаад ирэх боломжтой байдаг юм байлээ. За хамгийн ихний асуулт бол 2 гарынхаа хуруунуудыг зөрүүлж нийлүүлнэ үү гэж ингэ нийлүүлдэг штэ тий. Ингээд за та 100 гарыг таны 100 гарыг эрхийн хуруу баруун гарын эрхийн хуруунуудын дээр байвал З эсрэгээр нь байвал Б гэж тэмдэглэнэ үү гэж. 100 гарын эрхийн хуруу баруун гарын эрхийн хурууны дээр байвал З эсрэгээрээ байвал Б гэж байна. За би энэ тэмдэглэх үү. За дараагийн асуулт урдаа байгаа ямар нэг зүйлийг буудаж байгаа мэт дүр үзүүлнэ гэдэг онилно гэж байна. Дээшээ та камер руу ч юм уу тий. За ингэхдээ та баруун нүдэн анж зүүнээрээ харсан бол З эсрэгээр нь харсан бол Б гэж тэмдэглэнэ гэж байна. Баруунаараа хар. За гурав асуулт 2 гараараа илгээ тэрнэ гэж байна. Ингээд тэрдэг штэ тий. За ингэхдээ та 100 гараа барууныхаа дээр тавьсан бол З эсрэгээр нь тавьсан бол Б гэж тэмдэглэе гэж. За хамгийн сүүлийн асуулт алгаа ташнуу хөндлөн байрлалтай ингээд. Хөндлөн байрлалтай ингэж жагаад ингэ ташихта баруун алган дээрээ 100 гарт нь баруун алган дээрээ ташиж байвал З эсрэгээр нь байвал Б гэж байна. 100 гарт нь баруун алган дээрээ ташиж байвал З эсрэгээр нь байвал Б. За ямар хариулт гарсан бэ? Б З Б. За Б З Б. За маш нийтж зан чанартай, сэтгэгнөр шийдэмгий, хошин шогийн мэдрэмжтэй, жүжиглэх авьяастай, ихэвчлэн эмэгтэйчүүд юм байдгаа гэсэн байна. За энэхүү хариултуудаас зан чанартай ойролцоо. Гэхдээ хамаагүй үн зөвлөн гэсэн байна. За хариулт маань ер нь хэрэг нийцэж байна. Яг. За нийтж гэж байна шүү дээ. Ер нь айгүй нээлттэй. Тийм нийтч талтай бусдын төлөө гэсэн бусадтай илүү нөгөө нээлттэй татан байх айгүй дуртай. Яг одоо ойр тойрныхоо хүрээлт
одоо эерэг энергитэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх туртай. За хүрээлсэн хүмүүстэй бол хайр халамжийг харамгүй түгээх туртай. Аха. За сэтг нүр шийдэмгийг гинэ. Сэтг нүр байж магадгүй. Гэхдээ би сэтг нүр ууг нь биш л те. Яг нөгөө эмэгтэй хүнд надад бол тэгэл үгүй надаач гэлтгүй ер нь альва эмэгтэй хүнд одоо эр хүний ч зан чанар байна, эмэгтэй хүний ч зан чанар байна. Илүү одоо нөгөө уян зөөлөн ялдан байхад зарим жоохон иршүүтэй бүдүүн бараг тийм байх. Одоо бүхэл зан чанар одоо хүний дотор нуугддаг баг л та. Зүгээр минийх магадгүй эмэгтэйлэг илүү одоо давмгаалсан тийм болохоор магадгүй жоохон нэг тийм сэтг нүр мэтг нүр бусдад харагдаг байж магадгүй. Гэхдээ яг хувь хүн нь бол би нэг тийм сэтг нүр биш ээ. Зүгээр ингээл нөгөө байж байгаа хаяа тэгэл байгаа байдал нь тэгж харагдаад идэг гэж магадгүй тий. Тий магадгүй эсвэл ингээл октод хоорондоо ингээл найзуудаараа байхдаас айгуу гоё идэв штэ юм. Аяглал алцхнаал хоорондоо тэгэж мэхээр бас ер нь жоохон сэтг нүр талын тийм айл бол гараад идэг. Аа за хошин шогийн мэдрэмжтэй жүжиглэх авьяастай гэсэн байна. Хошин шогийн мэдрэмж юу нэр? Ер нь мэдгүй гайгүй. Тоглоом хэр даадаг вэ? Айгуу эмзэг штэ. Тийм үү. Би өөрөө бас ер нь амар тоглодог. Тэгээд миний ойр тойрных нь намайг бас тоглоом тахуу хийдгийг мэддэг болохоор миний зан чанарыг ойлгодог болохоор нэг тийм одоо яагаад идэггүй нэг тийм өвдөгд ч юм уу буруугаар хүлээж аваад имзэглээд идэггүй л дээ. Би гэхдээ өөрөө тоглолтог болохоор тоглоом мэдээж даа хэрвээ тоглоом биш үнэн сэтгэлээсээ одоо тоглолчингуутлаа тэрийг дараа нь тоглоом гэж тайлбарлаад ивэл магадгүй имзэглэх хэл та. За энэ дээр мэдээж жүжиглэх авьяастай гэсэн байна. Олон сайхан кинонуудаас дүрийг бүтээсэн байгаа тийм ээ. Хамгийн таалагддаг дүр ямар дүр вэ? За 2011 онд нээлттэй хийжсэн Валентины цагтл киноны Сондор дүрд би айгүй хайртай. Дуртай. Яг тэгэхээр тэр одоо Валентины цагтлын Сондор дүрээр хүмүүс намайг хэсэггүй хувийн ч гэсэн мэддэг болоход нөлөөлсөн болохоор миний хамгийн ихний гараа гэдэг утгаараа би тэр дүртэй маш их хайртай. Бурхан түүнд бас хурцуудыг байлдан дагуулах явьяасыг харамгүй заяажээ. Гэсэн ч тэр хизээж жинхэнэ хайр байдагт итгэдэггүй. Би нэг чимээсэж мартахгүй байна. Чи ингэж явж болохгүй шүү дээ, Сондро. Гуйж чи надад хамт үлдчихэдэг хөө. 1932 оны Газ М загвар. Ер нь бол хамгийн анхны кино 9,000 сайрлж болох гэх кино байгаа л та. Тухайн үед бол тэр кинонуудаар хүмүүс мэддэггүй байсан. Тэгээ Валентины цагтлд тоглосны дараа л ер нь хүмүүс жоохон ч гэсэн хүмүүс таньдаг болсон. Тэгэхээр бас энэ илүү нөгөө бас намайг бусдад таниулж гисэн кино гэдэг утгаараа. Аха. Хамгийн хайртай тийм ээ. За тэгэхээр хамгийн ихний сонжоогоороо сонжууллаа. Ер нь бол сонжооны тайлал өөрийнхөө дотоод сэтгэлтэй мөн чанартай хэдэн хувь нийт чинь хувилбал 99%. За тэгэхээр ер нь бол их шүүдэр цэцэг дотор хэмбэ гэдэг бас тодорхой хэмжээгээр гаргаад ирсэн байна тийм ээ. Би гэхдээ ер нь сонжоо одоо хэр сонждог вэ нэрээ? Сонжох дуртай. Гэхдээ ер нь сүүлийн үед бол сонжоог юм байна. Сонжоонд айгүй итгэдэг. Тэгээд ордуудын нөгөө зурхаа хэдэн штэ тий тайлал тэр зурхаанд бас амар итгэдэг бүр яг таарад. Зурхаа ер нь айгүй таарад идэг тий. Гэхдээ зурхаанд ерөөсөө итгэдэггүй наа чи худлаа гэдэг хүмүүс идэг. Гэхдээ тэр чинь од иргэсэн иргэшээлээр чи бид нар байгалийн амтны хэмжээ мэдээж тодорхой хэмжээнд таарж явах хэрэгтэй л да. Гэхдээ би бол тэрэнд одоо 100% итгэгчдийн нэг нь гэж ойлгож байна. Ер нь бол сонжоонд итгэдэг мэдээж би өөрөө л тайлбарлаж одоо өөрөөр л байгаа юм чинь магадгүй. Өөрийнхөө одоо дотоод сэтгэлээр тэр санжааг бүгэлж байгаа шүү дээ. Тийм бүр 100% одоо бүр нийцгүй маа гэхэд ямар ч байсан нэг 70-80% таа бол илүү нийцэд идэг хандлага харагдаад байдаг. Бүрэг очрын шүүдэр цэцэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 38 дугаар дунд сургуулийг төгссөн, соёл урлагийн их сургуулийн урлаг судлалын ангийг төгссөн байна. 2008 онд Монгол Мийс наадамд оролцож 4-р байр эзлэж байжээ. Памагитийн нам, 9009, хайрлаж болох уу, худалч залуу, Валентины захидал, анирлагч, бид гурвын болцоо гэсэн кинонуудад өөрийн гэсэн дүрийг бүтээсэн байна. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хүнд хар муу юм санахгүй, дотроосоо гэрэлтхийг хүсдэг нэгэн. За дараагийн үе маань хоёлоо 30 асуултыг 300 секундэд багтааж хариулах байгаа. Энэ бол блиц асуултууд байгаа. Их хялбархан энгийн асуултууд байгаа. Гэхдээ нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс маань мэдхийг хүсэж байгаа болов уу гэж бас би бодож байна. За. За хамгийн ихний асуулт бол таны төрх таныхаар ямар вэ? За ер нь бол монголчууд төрхтэй гэж боддог. Гэхдээ би өөрийнхөө төрхийг
шанаа эсэгтэй айгуу дуртай. Өргөн тийм шанаатай. Гэтэ одоо нүүрнийхаа хэлбэр төрхөнд ер нь бол ингээд нөгөө хүн болгоо өөрөө өөртөө сэтгэл хангалуун бус байдаг шүү дээ. Одоо жишээ нь шанаандаа амар дуртай ирнэ нөгөө нэг одоо дэлгэцээр хитрхи палбар гараад идэх ч юм уу те. Жохон бондгордоо харагдуулаад идэг. Дэлгэц ер нь бол хүнийг 5 ил нэмж харагдуулдаг гэдэг дээ шүү дээ те. Тэгэнгүүт нэг вилаинтай болчмоор ч юм шиг те. Нарийнхан ирүүтэй болчмоор ч юм шиг тийм нөгөө өөртөө би ер нь бол өөртөө сэтгэл хангалуун байдаг хүн байхгүй юу. Гэхдээ бас л нөгөө эмэгтэй хүний шуналасаа заримдаа нэг тийм жоохон төрхөө өөрчилж үзэх юмсан гэж боддог л доо. Гэхдээ ер нь бол ямар нэгэн мессеж хэлбэр ч юм уу нүүрэндээ хэлж байгаагүй. Ерөөсөө хэлж байгаагүй тийм. Энэ тал дээрээс хүмүүс айгүйх олон байр суурнаас үздэм болов уу гэж би бас боддیں۔ Тэгээ хүмүүсийн төрөл бүрээр л хэлээл төрөл хүмүүсийн л бодол байх л та тийм. Зөв гэж хэлдэг бас буруу ч гэж ярьдаг хүмүүс гэж байна. Би бол яг хаа зөв гэж боддог хүмүүсийн нэг л дээ. Яг тийм хүн ганц л амьдрах юм чинь өөрөө өөртөө таалагдаж сэтгэл хангалуун байх хэрэгтэй бах тийм. Тэр нь илүү бас сайхан байт юм болов. Түүнээс бусдад таалагдах бол нэг тийм энэ насны яаж жаргал гэж ерөөсө боддог шүү. За дараагийн асуулт амьдралын тань хамгийн үнэтэй зүйл юу вэ? Ээж, гэр бүл, үр хүүхэд болоо. За бухимдлаа яаж илэрхийлдэг вэ? За бухимдлаа уурлна, орилно, худлаадлаа. Би ер нь уурлахаараа нөгөө чимээгүй болчдаг. Тэгээд хуучин одоо жоохон байхдаа би зайсан толгой дээр гарч агаад ингээ орилдог байсан ганцаараа уурлаад айгүй өвчтэй. Одоо тэр үед ягаад ч тэгдэгсэн юм тэгэхгүй. Одоо бол би ингээд нөгөө уурсан үедээ амар ингээ чанга хөгжим тавьж байгаа гэрээ цэвэрлдэг. Бас караокед орж орилдог. Гэхдээ нөгөө дуулахгүйгээр бүр ингээ амар караокед үү? Тийм муухай дуулд. Ерөөсөө одоо караокед бол жишээ нь хүмүүс гоё дуулъя гэж бодож ордон шүү дээ. Тэгээ би уурсан үедээ бол бухимдлаа гаргаж нөгөө бүр ингээд ямар ч юм айгүй юугүй ингээд бүр амар инээдтэй. Гэтэ би ерөөсө хүнтэй ордог л та ганцаараа орж тэгэж дуулдаг. Манай ээж бас караоке паб ажилладаг байсан. Одоо харин сүүлийн үед ажиллахаа байлаа. Бухимдлаа гаргаж чадахгүй байна. За. Дуулж бухимдлаа гаргадаг байхна тийм ээ. Гэрээ цэвэрлдэг. Чанга хөгжим сонсож. Чанга хөгжим. Өстө өвчнж гэжтэй ганцаараа. За. Дараагийн асуулт амьдралдаа мөрддөг зарчим. За ер нь бол үнэнч байхыг илүүд үздэг. Ерөнхийдөө би өөрийгөө бас тодорхой хэмжээнд айгүй залжин маркаар хэрнээ бас эвтэйхэн юмыг ойлгуулдаг шулуун талтай гэж боддог. Одоо жишээ нь шууд ингээд нэг хүмүүсийн сэтгэл сэв суулгахаар хэлдэг хүмүүс юм те. Тэнгүүт би болохоор арай нэг эерэг тал руугаа тэгэж нэг зөөлөлж нэг тийм тоглоомор ч юм шиг шоколад байгаа ч юм шиг маркаар ер нь юмаа илэрхийлдэг. Үнэнч байхыг ер нь их ирмэлцдэг мэдээж хүссэн одоо зүйлийнхаа төлөө тууштай хөдөлмөрлөж тэмүүлэх тэр хүсэл сэтгэлтэй байхыг бас илүү ирмэлцдэг. Тэгээ манай өвөө надад хэлдэг байсан байхгүй юу? Миний охин зөвл амьдраарай гэж хэлжсэн. Тэгээд зөвл амьдрах хэрэгтэй юм шиг санагддаг. Буруу замаар биш. Зөвл амьдрах хэрэгтэй өрмөн үлддэг хараа шүү дээ гэж сайхан үг байдаг тийм. За дараагийн асуулт тогроо янзын хүүхэлдээ дууны нэг бадгийг дуулж өгнө гэж байна. Хүүхдийн дуу. За. Тогроо янзын хүүхэлдээ. Одоо шууд байна. За. Тогроо янзын хүүхэлдээ тодог бяцхан ангахаа хүрэн баага олон янзын шувуунууд дэлсэн чихтэй туулай дээгүр нисдэг онгоц дагуур явдаг машин дэшээ хөрдөг бөмбөг тавтаа сайхан нарсаарай хөхөлтэй сайхан амраарай. За баярлалаа. Шүүдэр цэгчийн дуулахыг хөөхөд багчууд манд харсан байх. Дагаж дуулсан байх тий. За дараагийн асуулт уурлахаараа нүүрэн дээр чинь тодордог шинж үзүүлнэ үү гэж байна. Ер нь жоохон хувьс гэж илэрдэг баха нэг одоо ингээл нэг тааламжгүй байгаа эсвэл дуурсан байгаа дүр төрх юм уу тий. Тэгээ ерөнхийдөө нэг тийм чимээгүй талтай болчт юм а. Түүнээс бусад руу нэг ойрлол уурлал цамнаал ашигчаал идвэл тий. Дугаараагаал чимээгүй ингээл бараагаас ер нь дуугаа ураачдаг. Ер нь ярих шаардлага байхгүй гэж бодчихдаг юм шиг. За хамгийн үнэтэй олж авсан зүйл. Хамгийн үнэтэй олж авсан зүйлээ. За Монгол хүн болж төрсөн дуу юм болов. За. Ер нь тэрэндээ айгүй их баярлагдав. Ямар нэг үн хөсөөр аваагүй ч гэсэндээ Монгол улсад яг одоо ээж аавынхаа охин болж хин шүүдэр цэцэг гэдэг бие махбодыг олж төрсөн дөө баярлалаа. За өөрийнхөө чимдэг зүйл.
Урал. Багийн хоч. Зараа гэдэг очтой байсан. Тийм үү, яагаад? Би ер нь багтаа айгу олон очтой байсан гэж ярьд юм лээ. Гэтэ яг гэрийнх нь намайг зараа гэж дууддаг гэсэн. Би дотоод төрсөн байхгүй юу? Тэгээд амар дотоод төрсөн. Яриг дуртай. Тэгээ би айгу өстэй төрсөн гэсэн үсрэхэг. Тэгээ ингээд амар юм дээшээ босцсон юм зараа юм өстэй. Тэгээд нэг хүний өс чинь ингээд норгож моргоол далгаж малгал ингэнгүүт нэг хоошоогоо ингээд халиурдаг. Хөвгт өс. Ерөөсө бүр хизээч ингэж хоошоо олдгүйсэн гэсэн. Ерөөсөө юм боссон өстэйс юм уу? Бүр ингээд босоод ирдэг. Тэгээд гэрийнх нь намайг зараа гэж дууддаг гэсэн гэж ярьдаг гэсэн. За, ямар хүнд хамгийн их дургу вэ? За, ер нь бол хэлбэр хөөсөн дургу. Бас нөгөө худлаа яриад байгааг нь мэдээд ахт урдаас ингээд худлаа яриад үргэлжлүүлэн яриад байдаг хүнд дургу. За, тэгээ ер нь нөгөө дүр үзүүлэгчдэд амар дургу. Ер нь өөрийнхөө биш байдаг хүнд дургу юм ба штэ тийм ээ. За, хөмсгөө өргөднүүдэд томор харж үзүүлнэ үү гэж. Нэг хөмсгөө өргөд. За, баярлалаа. Хоёр хөмсгөө өргөд юм уу? За, кайф авдаг зүйл. За, яг жүжигчний ажлыг хийж байхдаа амар их кайф авдаг. Айгу дуртай, тэндээсээ ирч хүчийг мэдэрдэг. За, мэдээж чөлөө цагаараа дуулахдаа, за чөлөө цагаараа бүжиглэхдээ маш их ирч хүчийг авдаг, өөрөөрөө байж чаддаг. За, ер нь бол ингээ хараад хад урлагтл ер нь их хайртай юм аа да тийм. Хайртай, айгу дуртай юм шиг байгаа. За, нууц авьяас. Нууц авьяас шүлэг бичдэг байж магадгүй. Оо тийм үү. Тэгээ зураг мөргөнд бол үнэхээр авьяасгүй. Шүлэг бол манай аав Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд одоо сэтгүүлч редактор хийдэг байсан. Хоёрд айгу дээр үед 90-ад онд. Тэгээд манай аав хөгжмийн ая бичдэг, шүлэг мүлэг зохиодог. Бас сурхан тэрүүхэн ингээ авьяастай хүн байсан. Тэгээд аавын тэр одоо шүлэг бичдэг, сүүл толгой холбодог тэрний жоохон юм надад байдсан болов уу гэж хүмүүс зүгээр анзаараад надад хэлсэн байхгүй юу. Тэгээд би бас үнэхээр яг суул бас хөрхөө яг өөрийнхөө төвшин жижиг юм бичиж гаргаж чадах болов. Ямар ч гэсэн сэтгэлтэй байгаа зүйлийг бичиг цаасан дээр бол илэрхийлж гэнэ тийм ээ. За, хамгийн сүүлд юу худалдаж авсан бэ гэж байна. Хамгийн сүүлд утал юм байна. Утлаас. За, та сандрахаараа ямар үйлдэл хийдэг вэ? Сандрахаараа юу? Застэ мэдхгүй ингээд тэгээд идэв шүү. Тэгээд хөл мөл чичрэх үе би яг одоо тэр гинтийн бэлэг гээд жүжигт анх удаа тоглож ирсэн тайсны жүжиг. Мюзикл. Мюзикл тайсны жүжиг тоглож ирсэн. Найзууд продакшнтай хамтраад. Тэгээд тэнд бол ингээл за бид нар бараг 28 хоног тоглолоо да. Тэгээд 28 хоног миний хөл чичрээстэй салгалаастайсэн. Би бараг жүжигийн дундаас гардаг байхгүй. Тэгэл нэг юм нөгөө хаалганаас шууд ингэж гарч ирдэг. Тэгэл тэрний арч юм хөл мөлн чичрээ хооломоолон чичрээ. Тэгэл би яг тэрийгээ сандаг байхгүй. Яг тэр нөгөө сандралт бол гэтээ байх ёстой гэж ярьдаг юм байл л дээ. Тэгэл би гэлтэгээд хөл мөлөө зөхөө. Ер нь бол хөлчил хамгийн их чичрээд идэв тийм. Тий. Гэтэ имэдгүй янз янз байдаг баха. Нэг тэгж сандарч салгалаад идэг үед бол би ерөнхийдөө нэг амсгаа авал жоох ингээд тэрийгээ өөрийгөө тайвшруулаад. За, таны хийхийг хүссэн хэрнээ хийж чаддгүй зүйл хүн болгонд байдаг шүү дээ. Сэтгэл багтаал гэдэг хэрнээ нэг л болж өгдөггүй ч юм уу тийм. За, шивээс хэлхийг амар хүсдэг. Тэгээд хэлхийг чаддгүй. Тэгээ хүмүүс болохоор ойр тойрныхан бас чи жүжигчин байж хэрэггүй хаа гэх тэгээд тэнгуут би ингээл жижигхэн бичиг гээл. Жижиг хаана ч нэг газараа ингээл жижигхэн бичилж ил та гээл. Одоо л ямар ч хивэсгүй юм байна тий. Одоо ямар ч хивэсгүй тэнгуутгүй чи дараа нь хөшөрсөн юм чи харамсан марамсан чи мөхөд юм залуу байхгүй маахгүй. Тэгээд одоо харин тэр шивээсээ хийлгэж чадахгүй байгаадаа жоохон бас яагаад гэдэм. Шивээс хийж байгаа хүмүүс харчаар ер нь шууд ингээд давхиж орчих гээд байдаг. Гой санагдаад байдаг. Тий нөгөө хүсдэг байсан болохоор тэгээд ерөнхийдөө бол би нэг гинтийн шийдвэр гаргах бас хааныг гаргахад байдیں۔ Заримдаа бол амар их бодно, амар их өөртөө ярилцсан дүн шинжилгээ хийн, хамаа хийцгийн өөстө боо юм болно. Заримдаа болохоор шууд ингээд суурин дээр шууд шийдвэр гаргах тийм хандлагууд бас зөндөө байгаад идэг. Тэгээд яг ойрхон шууд хилэнгүү шууд санаанд орж байгаа зүйл бол яг тэр.
Ихэвчлэн хэдэн цагт босдог вэ? За 8-9 цагийн үед ихэвчлэн. Гэхдээ тэгэл унтах үедээ унтна. Ер нь сайн унтчих хэрэгтэй гэж бас ярьдаг шүү дээ. Эмэгтэйнийг ялангуяа унтчих та хөгшрөлт ч юм уу те удаан явагддаг гэж бас ярьдаг. Та арьсан амардаг гэж ярьдаг. Унтаагүй үедээ бас маргааш өглөө босоод нүрээ будах гингүүд нүрээ арцаагаад будалт автахгүй тийм байгаад байдаг. Гэхдээ ерөнхийдөө нэг тийм амар унтамхаар биш ч гэсэндээ нойрондоо жоохон харамч. За идэх дуртай хоол. Цэвэн. Таны амьдралын хамгийн сэтгэл гонсойлгон мөч. Сэтгэл гонсойлгон мөч юу? За ер нь их тийм юм байдгүй юм байна шүү. За өвөөгөө өнгөрөхөд аюу тийм сэтгэл гонсоож исэн юм байна. Яг нөгөө хүн төрж өгөх юм бол байгалийн угаасаа жам ёс байдаг боловч тухайн үед бол ерөөсөө хэнийгээч алдаж үзээгүй байсан үедээ тэгээд одоо яг миний төрсөн өдрөөр манай өвөө өглөө 6 цагт өнгөрч исэн. Тэгээд тэр бол надад айгүй тийм хэцүү цаг үе. Бас хүнд цохилт болж байсан баг тийм. Миний төрсөн өдрөөр өнгөрсөн учраас тэгээд би төрсөн өдрөөрөө дандаа ямар нэгэн буйны ажил хийдэг. Тэгээд өглөө болгоо өвөөдөө зориулж бас 101 цол маань ерөөл энэ ахуулдаг. Төрсөн өдрөөрөө ер нь айгүй буй. Гэтэ тэр нь надад эргээд бас буян хураах маш том боломжийг өвөө маань надад болгоод за энэ миний охин л одоо миний араас маш сайн үйл хийн гэж бодсон юм болов уу гэж боддог. Тэр үйл юм байна яг бодонгууд. За хэрвээ таны байшин шатаж байвал ямар эд зүйлээ хадгалж үлдэхийг хүсэх вэ? Хамгийн түрүүнд авах вэ? Ямар эд зүйлээ? Юугаа хамгийн түрүүнд гэрээс авах вэ? Байшин чинь шатаж байвал хамгийн түрүүнд. За байшин гашатаагаад. Төсөөлөн болоод. Яг одоо тэгж байгааг болохоор муу яар. Гэхдээ ер нь юу ч авахгүй юм байна. Амьд үлдхийг л бодсон шүү дээ. Би өөрийгөө аваад гарах уу те. Аха. За бидээ байнга авч явдаг зүйл. Гэхдээ юм бол дараа нь тэгэл би өөрөө байгаа цагт худалдаал авчих. За дараагийн асуулт бидээ байнга авч явдаг зүйл. За миний байнга авч явдаг зүйл гэвэл миний бэлхүүсэнд байдаг нэг чулуу байдаг. Бидээ байнга зүүж явдаг уу те. Зүүхгүй ч гэсэндээ ерөнхийдөө бол байнга зүүдэг. Гэхдээ их хэдэж мэдсэн үед болдгоо байхгүй зүүж. Тэгэхээр би дэ аваад. За бидэнд нэг нууцаа хэлнэ үү гэж байна. Үзэгчдийн мэдтгүү. Тэгэхээр чин яхаараа нууцах юм. Яг үгүй задлж ил та хоёлаа тий. Тэр үед ингэсэн шүү гэл ч юм уу. За ямар нууцаа хэлэх вэ? Валентины загтал тоглож байхдаа угна ахтай коридорын нэг хэсэг байдгийг нэг уйлдаг хэсэг. Тэгээд тэр хэсэг дээр за нэг 2 3 мөрөлт өвлөлөө дээ. Тэгээд тэр уйлдаг хэсгээ би сайн ахуулж чадаагүй байхгүй юу? Тэгээ яг хүмүүс болохоор тэгэл зүгээр ингээл хүлээгээл авсан л та. Тэгээд би тэрэнд бүр амар гонсоож исэн байна нэр. Түрүү яг гонсоод юм дээр хэлэхсэн шүү дээ. Тэгээд уйлах хэвээр. Тий уйлаад коридорт нөгөө намайг 8 альцсан байхгүй юу залуу. Тэгээд уурлаа чи яагаад их жаа гэж байгаа гэдэг уурлаад уйлж мөлдөх хашгирч машгирдаг нэг тийм хэсэг гэсэн. Тэгээд тэр чин тухайн үедээ за 3 дахь кино байсан юм байна. Тэгээд тэрэндээ сайн тоглож чадаагүй. Тэгэл манайхан за боллоо авсан гэл тэгс би тэгэл гуйж ин би дахиад ахуулж ил та гуйж ин гэсэн чи үгүй болцсон гэл чи мэд юм уу болцсон гэл. Тэгээд би тэрэндээ амар гонсооч исэн байна нөгөө сэтгэлдээ хүртэл тоглож чадаагүй ер нь тийм юм зөндөлөөд л да. Гэхдээ тэр яг анхны бөгөөд хамгийн том нь юм шиг. Тэгээд тэрэнд тоглож чадаагүй дээ амар урам хугараал би ерөөсөө ингээл өвлийн хүүтэнд ингээл хэнийг ч одоо хохироогоод байгаа. Шилэн тэрх гээд байгаа би уурлаад машиндаа суугаад. Тэгээд угнаах намайг буулгаад тэгсэн чи би уурлаад буугаал. Тэгэл одоо хиндэж уурлаад байгаа мэдгүй. Тэгээ уурлаад өөртөө уурлаад байгаа юм шиг юунаас тийм бараг 3 цаг мөн гэж тарж байсан баг. Тэгээ нөгөө нэг би дахиад авчиг гуйсан одоо болцсон гэдэг наа гэд. Тэгээдээс нь эсвэл тэгсэн юм уу мэдгүй. Өөртөө эсвэл жүжиглж чадаагүй дэ уурн хүрээсэн юм. Тэгээд би за зөөрийн бараг 5 цаг хүртэл би гэртээ ороогүй. 3 гэж тарчаад коридорт би хүүтэн шалан дээр. Ганцаараа уйлаа суугаад тэрийг амир сандаг. За тэрийг хэлчихье. За та хэр уйрамтгай вэ? Амар уйлан хаа. Хамгийн сүүлд хизээ уйлсан бэ? За ер нь тэгэл бараг байнга шахууд байхгүй. Одоо за 3 оны өмнө юм байна. Би ер нь амар уйлан хаа. Айгүй эмзэг амар мэдрэмтгий
жижиг юмд уйлна, жижиг юмд баярлаж уйлна, гомдож уйлна. Ер нь би тэгээ нөгөө хилээд идэв шүү дээ өөрийгөө нулимсны сүвний сулралтай гэж уншсан гэж бодож байгаа. Өөртөө уншсан юм бэ. Тэгэж уншсан. Би ерөөхдөө бол амар уйлгаа. Би жоохон өвдсөн ч уйлдаг. Тэгэл жоохон юмд одоо найз маань гомдсон ч юм уу тэгэхэд ч уйлдаг. Тэгэл ер нь жоохон нэг тийм сэтгэлийн хатгүй мөөхөр бас хаттай юм шиг тэгэнгүүтлээ бас хаттай мөөхөр биш юм шиг нэг тийм санаа. За тэгвэл маш их уйрамтгай ах нэ тий. За та өөрийгөө ямар жимстэй зөрлөх вэ? Өөрийгөө юу? За зан ааш байгаа байдал. За киви гэж хэлчихье. За киви ч айгуу гоё чихэрлэгч юм шиг тэгсэн ер нь эсгэлэн юм шиг. Би өөр нь айгуу тийм санаа шүү дээ. Ааш нь алддаггүй. Заримдаа айгуу сайхан ааштай заримдаа ерөөс ааш нь алддаггүй. Би өөрийгөө ч баг ойлгохгүй л дээ. За хүмүүс таныг юу гэж магтдаг вэ? Магтдаг вэ? Ер нь бол хөөрхөн гэж магтдаг. Тэгээд маш их сэтгэлтэй гэдэг. Сэтгэл сайтай нөгөө үнэн сэтгэлтэй гэдэг. Бусдад сэтгэлийг харамгүй одоо хуваалцаж чаддаг гэдэг. Үнэнч гэдэг. За их сайхан магтдаг юм байна тийм ээ. Гэхдээ энэ бол мэдээж өөрийгөө хэлээгүй бусад хүмүүс хэлсэн учраас хэлж байгаа тийм. За таны амьдралдаа хийж байсан хамгийн галзуу солиотой үйлдэл. Хамгийн галзуу солиотой үйлдэл. За би энэ дээр дандаа л нэг юм ярьдیں۔ Би одоо тэрийг хамгийн галзуу үйлдэл хийж боддгийн юм шиг байгаа насаараа. Нэг хөгшин болсон юм. За би 10 жил байваа. 10 жилдээ би айгүй иршүүд хүүхдээ л. Одоо манай 10 жилийн ангийнхаа энэ одоо шүүдрээ нэг сонио эмхтэлэг болцсон гэ гайхаад байхгүй юу? Айгүй тийм эрэгтэйлэг иршүүд тийм сахилахгүй хүүхдээсэн үү? Сахилахгүй бол биш ээ. Гэтэ нэг тийм зодоонч. Тэгэл нөгөө манай анги ч урлаг соёлоор айгүй тийм дандаа номер нэгт явдаг. Би чинь багасаа бүжгэлдэг байсан болохоор дандаа сургуулийн бүжгийн авраг болно. Тэгээд нөгөө захирал багш нартай ер нь манай ангийнхаа нэлээд нэр хүндтэй байдаг тийм айгүй коллектив сайтай ер нь их тийм айгүй гоё анги байсан уу? Тийм тэгээд би ангийнхаа надад сайн мэн гэсэн банд нарыг зодож мэддэг гэсэн аахгүй. Мэдгүй яагаад ч тэгдэгс тэгэл бүгдэнд нь хоч моч өгөөл. Тэгэл манай ангийнхаа ч бараг ихэнх нь надад сайн байсан байлээ бас. Эргээ бодгоо. Тэгээд би нэг ангийнхаа нэг банд руу нэг уурандаа шууд ингээл нөгөө үзэг аваад яг юм одоо таглагийн байхгүй үзэг аваад чи дугаагаараа гэлүүдээ нэг ингээд шидсэн чинь яг энд нь ингээд зоогдсон. Яана яг нүдрөө нь орчихсон юм шүү дээ. Яг энд сорь байдаг байхгүй юу? Ингээ үзэгний хушууны сорь байдаг. Би тэрийг бол миний амьдралд хийжсэн хамгийн аимшигтэй үйлдэл гэж боддог. Гэхдээ манай тэр найз бас одоо нөгөө ээж аамаудаа хэлэлтэй ямар нэг асуудал төвөгч иргэдэл болоод шүдрээ намайг ингэсэн амар тийм асуудал болох ч байгаагүй л дээ. Тэрэнд нь аягүй их баярлалдаг. Тэгээд би яг галзуу үйлдэл гэж хэлэх бүрт би яг энэ хариултыг хэлж найзаас орчлох байдаг байгаа. Одоо уулзахаар энэ чинь сорвтой тий? Сорвтой. Тэр яг үзэгний хавшны сорв. Тэгэл уулзахаар чи энийг сандаг гэдэг. Тэгвэл бүр харж чадахгүй ингээд. Зя тэгэхээр их галзуу солиотой үйлдэлээ нэгэн хүн насан туршийн сорвиг үлдээсэн байх нь байна. Осолтой. Жохон доошоо орсон бол тэгэл аюултай. Сохрох нь шүү дээ тий. Сохлох аюултай. За 30 дахь асуулт. Хэрвээ та үл үзэгдэгч болчих хам юу хийхийг хүсэх вэ? Үл үзэгдэгч болчихлоо. Ер нь бол ойр тойрны хайртай дотны хүмүүсээ одоо байхгүй үед яадгийг л үзэндээ. Сонирхолтой санагдах бах тийм. Сонирхолтой. Хэрвээ хин нэгний биеинд орж үзээч гэвэл магадгүй аавынхаа ч юм уу эсвэл хайртай залуугийнхаа биеинд орж эр хүн яг юу бодож хүсч мөрөөдөж явдаг. Эр хүний дотор яг юу багтаж яагаад гэдгийг мэдэрхийг хүсэндээ. За их сонирхолтой хариулт байна. За хоёулаа 30 асуултанд хариуллаа. Чин сэтгэлээсээ дэлгэрэнгүй хариулсан танд баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр бас манай нэвтрүүлэгт сонжуулахар мэдээж шүүдэр цэцэг ирсэн байгаа. За хамгийн сүүлийн буюу 3 дахь сонжоо маань манайх Icon сегменттэй хамтарч сонжоо явуулдаг. Дараагийн сонжоо маань үнэн эсвэл худал хариултаар хувь хүнийг таних сонжоо гэсэн сонжоог хоёлоо бүглэнэ. За хоёлоо дэлгэцэндээ анхаарлаа хандуулаад үнэн худал гэсэн хариултнаас хариулаад хэлээд бөглөөд явчих нь. Энэ бол автоматар бөглөгддөг. За эхний асуулт бол миний хувьд гиюрсэн хоосон мөрөөдсөн байдалтай байх нь илбгээ гэж байна. Үнэн худал. Хоосон мөрөөдөлтэй. Тий, мөрөөдсөн байдалтай ихэнхтэй байх нь шүү дээ, тий.
Үнэн. Үнэн үү те? За. За дараагийн асуулт гэсэн юм байхгүй. байхгүй. Ерөөсөө л өнөө худал 2-оор. За би ер нь залах уу биш ээ? Үнэн худал гэж байна. За залах уу биш үедээ биш. Залхуурах үедээ залах уу ш. Тэгэхээр одоо яах вэ? Ихэнхтэй л гिचидүү хоёлаа. Тэгэхгүй ер нь бол асуултуудаа ихэнхтэй гэл бодоол хариулъя. За биш. За биш. За дараагийн асуулт. Би сэтгэлийн хөдөлгөөнд амархан автдаг. Тийм. За энэ бол түрүүн хэлсэн тий. Түрүүн дэлгэрэнгүй хариулсан байгаа шүү. За зарим үйлдэлийг өөрийн мэдээлгүй хийчихэд байдгаа гэж байна. Зарим нэг үйлдэлийг. За тийм. Ихэвчлэн ямар үйлдэлийг тэгдэг вэ? Давтамж нь. Үгүй тэгэл нөгөө уурлал одоо уурлахаараа нэг тийм муухай гондомоор үг хэлэхгүй дээ гэж чаалтыг Тэгсэр нэг хэлчихдэг. Яг өөрөө ирэхгүй. Тийм нөгөө нэг бухимдсан үедээ би ер нь нөгөө ярианасаа илүү бичгэн хэлбэртэй аягүй сайн юм байна. Сайн бичдэг юм байна. За үнэн гэсэн хариултыг сонгосон. За дараагийн асуулт. Би бол засаршгүй романтик хүн гэсэн байна. Засаршгүй ерөөсөө нүгэлтэй. Романтик уу? Өмнөх асуултуудын олонх нь хариулахад тун хүнд байна гэсэн байна. Үнэн худал. Үгүй. За дараагийн асуулт. Намайг хэн болохыг тодорхойлоход миний хүйс хамаагүй гэж боддог. Тийм шүү дээ. Үнэн. Үнэн. Түрүүн бас иршүүд гэсэн иршүүд үедээ иршүүд, эмгтээлэг үедээ эмгтээлэг. Тэр нь бол хүний дотор бурхан чөтгөр хоёр зэрэг байж идэв шүү дээ, оршиж байдаг гэдэг шүү дээ. Надаас чөтгөрийн ч авир гарна магтгүй бурханы ч нэрнгүүний чинь тэр гэгэрсэн сэтгэл гарах. Бага байдлаасаа л болох бах тийм ээ. За дараагийн асуулт. Надад гүн утга санаа бүхий өгтөө дуу таалагддаг. Тийм ээ. За өнөөдрийн байдлаар ямар дуу дуртай? Гэхдээ ер нь яг тийм дуртай гэсэн дуу бол байхгүй тийм. Баян ингэ нэг мэдэхгүй сонсол өдөрт 2-3 сонсчод идэх заримдаа. За би нөгөө Kiss the Rain гэдэг дуунд бол айгүй дуртай. Гэхдээ тэр чинь нөгөө нэг гүн утга санаатай Дуу бол биш. дуу бол биш л тийм. Тэгээ тэр аялганд бол айгүй дуртай. За дараагийн асуулт. Би найз нар дундаа эцсийн шийдвэр гаргах үгийг ихэнхдээ хэлдэг гэж. За тийм. Хэр сайн зөвлөгч вэ? Амар сайн. Найзуудаа сайн ярилцсан. Сонсогч, сайн ярилцагч, сайн илтгэгч гэж боддог. Ер нь бол хамаг юм тооч шүү дээ. Би өнөөдөр ингээд тэгээд ер нь аягүй их яриа. За би хүүхэд байхаасаа өөрийгөө сайн эцэг их болно гэж боддог байсан гэж. Хүүхэд байхаасаа бол бодож байгаагүй шүү дээ. Тэгвэл худлаал болох байх л та тий. Хүүхэд байхаасаа ерөөсөө би сайн Хүүхэд байхдаа л би хурдан ээж болоод бээж болохтой тийг ингэ хэлэх багтууд аягүй их ярьдаг шүү дээ. Одоо л би сайн гэж болно гэж боддог. За тэгвэл хоёул худлын сонгоё тийм ээ. За дараагийн асуулт. Би хүүхэд байхдаа маш их асуулт асуудаг байсан. Бүр зарим хүмүүсийг балмагтдаг гинэ. Үгүй ээ. Үгүй юу? Би ерөөсөө ярьдаггүй хүүхэд байсан. Тийм үү? Намайг бүр байгаа байхгүйгэн ч мэддэггүй гэдэг байсан. Би жоохон байхдаа ингээд цаас хайч ерөөсөө үздэггүй. Ингээл хаан цаас хаач байна ингээл бүгднийг жижиглээл хаачлал ингээл ерөөсөө хүнтэй ярьдаггүй тийм хүүхдээс амар сайн. Жожигдууч. Дуугаа хүүхдээс юм тий. Тэгээд ингээл обоо мобоо хуулаад тэрийг хайчлал ингээл явж идэг. Ер нь жоохон хорлон сүтгэгч тий. Террорист маркийн хүүхдээс юм шиг байгаа. Тэгээ одоо манай эмээ өвөө мөвөө хэлдэг байсан байхгүй юу? Энэ одоо шүүдрээ одоо ингээ хил хаман гүцэхдэггүй юм болчихно гэж хэн мэдээ ч одоо багтаа бүр байгаа хгүй гэдэг дуугаа хүүхдээсэн тий. За худал. За дараагийн асуулт. Би зурган дээр видео дүрсэнд тайзан дээр гарахаасаа татгалцдаггүй. Хүмүүс ч энэ талаар надад таатаа үг хэлдэг гэсэн байна. За энэ бол мэдээж үзэгчд сайн мэдж байгаа ах тийм ээ. За дараагийн асуулт. Би сайн зөвлөгч гэсэн байна. Тийм ээ. Тийм. Хоёулангийн ярьсан юмнууд аягүй сони ингээд гарч ирээд байна тийм. Энэ дээр бүр тохиролцсон юм шиг. Тийм. Тэгэж тохиролцоогүй шүү. Үзэгчдээ бол яг санаанд болж байгаа. Тийм анх удаага ингэж яг санжуулж яг хүнээр сонжуулж үзэж байна. Ихэнхдээ бол ерөнхийдөө өөрийгөө сонждаг. Тэгээд хөвчлэн зөв гардаг. Тэгээд эдний нөгөө сонжооны асуулт хариулт би юу ч мэдээгүй шүү. Тэгээд одоо энэ дэр гарч чинь те би буйны үсэд мөнгө хандуулахыг хичээдэг гэсэн бас түрүүн яриад. Ер нь бол тийм. Төрсөн өдрөөрөө буйны зүйл хийхийг ирмэлцдэг гэсэн тийм. Жилдээ нэг удаа яг их биш амар том биш байж болно. Гэхдээ өөрийнхөө сэтгэлээс жижигэн ч гэсэн хүн туслана гэдэг бол тэр маш том буян гэж тэгэлгүй ахаа. За дараагийн асуулт. Би орчин тойрны хүмүүсээсээ илүү урлаг хөгжим гой зүү таашаадгаа гэж. Тийм. За дараагийн асуулт. Би амьдралын хэм маягийн талаар зөвлөгөөг сэтгүүл блог зэргээс авах хандлагатай байдаг гэж.
Хэм маягийн зүйл. Хэм маяг гэхээр амьдралын маяг гэхээр нэг тийм энгийн зүйлүүдийг л бахал те амьдралд тохиолддог. Би ихтэй ерөнхийдөө сэтгүүл тийм блогийн зөвлөгөө аягүй унших дуртай те. Гэхдээ нэг тэгж амьдралдаа хэм маяг болгоод хэрэгжүүлээд байдгүй юу? Үгүй хэрэгжүүлэх юм байна. Хэрэгжүүлэх. За тэгэхээр үнэн сонгох. Одоо чинь ингээл нөгөө нэг арьсаа яаж арчлахгүйгаас хуулаад тэр чинь тэгэхээр үнэн юм. Одоо тэгэхээр ер нь бол мэдээж интернет, сошиал медиа хөгжсөн юм чи нөгөө альва зүйлийг гэс нөгөө Google дээр харах боломж бол байдаг. Хайсан бүхэн мэн гарч ирдэг болсон шүү дээ, тийм ээ. За ингээ хариулт гарч ирсэн байна. За таны зан чанар хэв маяг гэсэн байна. Хэв маягаар илэрхийлэгдэх нь байна. За хариултыг танилцуулъя. Та бол нээлттэй, нийтж хүн, өөрийгөө бусдад хэрхэн харагдаж байгааг маш их анхаарал тавьдаг гэж байна. Бусдад. За амьдралд хэв маяг, дуу хоолой, хувийн онцлогоо тусгах сонирхолтой. Та бол давтагдашгүй, хизээч мартагдахааргүй нэгэн гэсэн байна. За. Тантай хэрэг хийж. Харагдсан бол шеэр хийгээрэй. Юу яа. За тэгэхээр бас нээлттэй нийтч хүн гэж юм тийм ээ. Өмнөх сонжооны хариулттай их адилхан гарч ирж байна. За өөрийгөө бусдад хэрхэн харагдаж байгаад маш их анхаарал тавьдаг гэж байна. Мэдээж жүжигчин хүмүүсээс тийм байх хэрэгтэй болов гэж бодож байна. Тийм. Тэр дундаа эмэгтэй хүмүүс бол бүр илүү. Ер нь гэтээ жүжигчин заавал урлаг соёлын хэмжигдэлгүй. Эмэгтэй хүн бүрлээ өөртөө анхаарал тавьдаг шүү дээ. Ер нь тавих шаардлагатай. Тийм болохоор ер нь бол бас таарж байна. Өгүүлбэр. За амьдралд хэв маяг, дуу хоолой, хувийн онцлогоо тусгах сонирхолтой гэсэн байна. Тийм. Ер нь өөрийнхөө дуу хоолойг ер нь их хилдэгэ гэж хэлжсэн шүү дээ, тий их зөвлөгөө өгдөг гэжсэн. Тэр маань бас орох хаваалцсан. Тэгээд хувийн бас нэг онцлог өөртөө нэг одоо бусдад байхгүй зүйлийг гаргаж ирэх ч юм уу тиймэрхүү юмыг бас тусгах айгуу дуртай. За та бол давтагдашгүй, хизээж мартагдахааргүй нэгэн гэж. Энэ бол миний хэлэх дуртай үг байна. Тийм үү? Та бол хизээж давтагдахааргүй цор ганц нэгэн гэж би дандаа бусдад хэлдэг. За тэгэхээр хариулт маань шүүдэр цэцэгтэй хэдэн хувь нийцүү тайлал? За тэгэл нэг 100 юм уу? За 99% тай байгаа дээ. Ерөнхийдөө бол яг л таарж байна. За тэгэхээр өнөөдөр бас 2 сонжоогоор сонжуулж бас маш их дэлгэрэнгүй хариулсан 30 асуултанд хариулсан байгаа. Тэгэхээр ер нь хариулахад хэр байв өөрийгөө сонжуулахад ер нь ямар санагдав? Үгүй би яг ингээд өөрөө чи ярангуут амар дуртай хүлээж авсан. Яа гэхээр сонжуулахаас би ерөөсөө нэг хайдаггүй айгуу дуртай. Өөрөө яагаад тэгэхээр бас завтай үедээ ямар нэгэн сонжоо одоо байх юм бол сонждог учраас тэнцэгтэй бүр ингээл донтой юм шиг сонжоо хайгаал ингээл хаана юу лэн сонждог л те. Тэгээд мэдээж надаас миний мэддэг асуултуудыг асууж байгаа болохоор надад ерөөсөө нэг тийм хүнд байсангүй мэдээж сонирхолтой бас үзэгчдэд ч гэсэн сонирхолтой байсан болов уу гэж бодож байна. Тэгэхээр хүмүүс болон олон нийт тийм ээ хувь хүнийг гадаад хийж байгаа зүйл болон гадаад байдлаар нь за энэ хүнийг ийм хүн баха гэж тодорхой хэмжээгээр дүгнсэн байдаг. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт оролцсоноор та за шүүдэр цэцэг гэдэг хүн хувь хүн тийм ээ дотоод сэтгэлдээ ямар хүн бэ байгаа байдал нь амьдралд илэрхийлэх хэв шинж чанар нь ямар вэ гэдгийг манай нэвтрүүлгээр дамжуулж үзэгчд маань мэдэж авсан байхаа гэж бодож байна. Тийм би ч гэсэн тэгж бодож байна. Ерөнхийдөө нөгөө мэддэг хүмүүс ярьдаггүй юм шиг надад санагдтыг. Мэддэг хүмүүс нь илүү төлхөө яриад идэг юм шиг амар мэддэг юм шиг бүр үзүүлэл яриад идэг юм шиг санагдаад идэг л да. Мэдээж миний эргэн тойрны намайг сайн мэддэг хүмүүс бол нэг тэгж яриад идэггүй баха. Ер нь би ч сайн мэддэг хүмүүсээ тэгж ярьдаггүй. Тэгэхээр мэддэг хүмүүс илүү төлхөө яриад байдаг, илүү нөгөө харагдах байдлыг одоо илүү онцлоод байдаг юм шиг санагддаг. Гэтэл магадгүй тэр хүмүүс надтай хэзээ ч уулзч үзээгүй. Миний дотоод хүн ямар хүн бэ? Намайг ямар цаан амьдартай хүн бэ гэдгийг мэддэггүй. Бэжээ зүгээр л нэг өнгөц гадны харагдах байдлаас дүгнээд байдаг юм шиг санагдаад байдаг. Тэгээд энэ бол миний дотоод сэтгэлийг та бүхэн бас илүү нээлттэй дэлгэж харуулж гисэн бас гоё нэвтрүүлэг байна гэж хэлмээрээ. Тэгээ маш их баярлалаа. Үнэхээр сонирхолтой шинэлэг гоё нэвтрүүлэгт урьж оролцсонд маш их баяртай байна. Тэгээ бусдад ч гэсэн намайг ямар хүн бэ гэдгийг жаахан ч гэсэн дэлгэрүүлж танилцуулж гисэн бас баярлалаа гэж. За тэгэлгүй ах уу бас манай нэвтрүүлэгт чин сэтгэлдээсээ үнэн зөв хариулж өөрийгөө хинбэ шүүдэр цэцэг гэдэг хүн ийм хүн шүү гэдгийг бас үзэгч фэнүүдтэй харуулж чадсан баха гэж бодож байна. Хэрвээ манай нэвтрүүлгийн тайлал таны одоо дотоод ертөнц болоод бие хүнтэй нийцэж за үзэгчдэд бас харуулж чадсан бол манай нэвтрүүлгийн зорилго оршин тэрэ. Айгуу гоё зорилготой хүрсэн нэвтрүүлэг байна гэж үнэлмээр. Дахиад өөр санджаа байхгүй. За тэгэхээр манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж өөрийгөө сонжуулах зорилгыг гарган ирсэн танд маш их баярлалаа.
Баярлалаа. Та бүхний ажил үйлсчихсэн өндөр амжилт хүсье. Дараа дахин бас гоё санджаа байх юм бол би дуртай оролцсон гэдгээр. За баярлалаа. Ингээд үзэгчдээ өнөөдрийн манай нэвтрүүлэгт шүүдэр цэцэг, за жүжигчин, мис, дуучин шүүдэр цэцэг оролцсон байгаа. Ингээд дараагийн нэвтрүүлэгт яваад байдаг. За ингээд дараагийн манай нэвтрүүлэгт ямар зочин оролцох бол хамтдаа сонирхороо. Ингээд дараагийн дугаараа эргүүлцгээе. Баяртай үзэгчдээ. Баярлалаа.